Улаанбаатар хотоос 430 гаруй километрийн авсад орших Өвөрхангай аймаг бидний маршрутын эхлэл. Хангайгоо хосолсон өврийн сайхан хангаануудгаар аялаж их ажлыг амжуулж, дуутай, хууртай, хөвгтэй, хөөртэй явсан бидний маршрутаар үзэгч та бүхнийг хамтдаа аялахыг урьж байна. За миний айн Монгол улсын төв зэг харагдаж байна. Эндээс Монгол маршрут нэвтрүүлэг эхэлж байна. Баялагтагчдыг дэмжих холбоо ETV телевиз, Мас агентлаг, Мөрөөдлийн театр хамтран үзүүлж байгаа Монгол маршрут нэвтрүүлэг та бүхэн татан барьлаа. Бидний энэ удаагийн Өвөрхангай аймагт ирсэн гол зорилго баялагтагчдыг дэмжих холбооны Өвөрхангай аймгийн сумдад хийх уулзалт зөвлөгөө. Баялагтагчдыг дэмжих холбоо Монгол улсын 21 аймагт уулзалт зөвлөгөөнөө хийж орон нутгийн баялагтагчдыг дэмжсэн. Харин одоо Монгол улсын 330 сум бүрт хүрч ажиллах зорилго тавьсан. Энэ ажлаа Өвөрхангай аймгийн 19 сумаас эхлүүлж байна. Ингээд ихнийхээ уулзалт руу хүрч сумынхаа ардагчтай ингээд уулзалтаа хийн. Өглөө урах нартаа уралдаж бас энэ сайхан улсын төв зэг дээр ирээ сайхан хиймэр хүмүүс иргээгээд. За тэгвэл одоо ажилдаа орох уу? За ажилдаа орцгоё. За. Монгол улсын 408 жолоочтой үйлдвэрлэлд итгэж байгаа мянган гишүүдийнхээ өмнөөс энэ өдрийн сайхан мэндийг дэвшүүлье. Хөдөөгийнхэн биднийг элэгсэл татна. Басгүй ажил хэрэгчээр угтаавч баялагтагчдыг дэмжих холбооны зөвлөгөөнд идэвхтэй оролцож байсан юм а. Бүр зарим нь биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж хотноосоо хонь хүртэл амлаж байлаа. Энэ сайхан юм дэмжиж байна. Баялагийг бүтээх гэж дэмжиж байгаа та бүхэд би их баярлалаа. Ханавараа. Юу байгаа түүгээрээ дайлдаг нь хөдөөгийн малчдын сайхан чанар. 900 сумын малчин баярууд хотноосоо хоноо бэлэглэж, баялагтагчдыг дэмжих холбооны хийж хэрэгжүүлж байгаа энэхүү ажлыг дэмжсэн нь бидэнд урам өгч байлаа. Харин малчин баяруудын бидэнд өгсөн хонь хотондоо үлдэж, өсөж үржихийн хөрөөлийг тавья. Энэ мэтээр орон нутгийн иргэд хөдөлмөрчид баялагтагчдыг дэмжих холбооны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байлаа. Үйлдвэрлэл бүтээн байгуулалтаар сум орон нутгаа хөгжүүлэх чин хүсэлтэй иргэд үүнийгээ илэрхийлж баялагтагчдыг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр шүлэг хүртэл зохион гардуулж байсан юм а. 10 ихэр сумын 5 дугаар багийн өндөр настан Гасан даваг ийн шүлгэлжээ. Эрдэс баялаг үнэгдсэн эдийн засгийн хямрал нүүрэлсэн өнөөдрийн өдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжин баялагтагчдад ташууртан өврийн сайхан хангаан нутгийнхүү өөдрөг халуун сэтгэл гарган баялагтагчдад дэмжин баярын инээд нүүрэндээ гэрэлтүүлэх бахархмаар ажил хийж байна хэмээн шүлэг зохиож баялагтагчдыг дэмжих холбоонд гардуулж байлаа. Баялагтагчдын уулзалт зөвлөгөө 900 суманд үргэлжилж байна. За яг одоо цаг шөнийн 20 цаг 50 минут болж байна. За цаг хэдийгээр орой болсон ч гэсэн баялагтагчид уулзалт зөвлөгөөндөө идэвхтэй ярьж оролцсон байгааг үзэж та бүхэн харж байна. За заал бол дүүрсэн хүн ихтэй байна. За баялагтагчид ажил хэрэгч уур амьсгалтанд зөвлөгөөнөө үргэлжлүүлж байна. Тэгэхээр манай багт Мөрөөдлийн театрын хамт олон багтаж уран бүтээлээ Өвөрхангай аймгийн ард иргэдэд толилуулж байгаа. Тэгэхээр одоо яг тайзны хойно Мөрөөдлийн театрын уран бүтээлчид тоглолтондоо бэлдэж байгаа. Тэгэхээр би уран бүтээлчтэй бас хэсэг зур яриа өрнүүлье гэж бодож байна. Энд яг тоглолт бэлтгэдэг хангаад. Уучлаарай. Зүгээр. Эд одоо тоглолтонд орох гал тоглолтын хувцас өмсгөл байж байна. Тэгээд одоо даваа ярихтайгаа тий Өвөрхангай аймгийнхаа нутгаар одоо Мөрөөдлийн театрын уран бүтээлчд анх удаа тавьж байна. Би өөрөө бас Өвөрхангай нутгаараа явж байгаа сайхан байна. Өвөрхангай аймгийн 900 сум өндөргийгэн Зануузрын өсөж төрсөн нутаг гэдгээрээ онцлог. Энэ нутагт ирснийх өндөргийгэн Зануузрын номын өргөөгөөр баялагтагчдыг дэмжих холбооны удирдлагууд зочлоо. За сайн байна уу? Аян цантаа сайн явж байна уу? За явж байна. За бид нар сая яалаа штэ. 900 сумаасаа гараад сайхан номын өргөөтэйгөө танилцаад. За ингээд цаашаа одоо үлжих сумруугаа хөдлөгч байна. Аян замын гой сонин сайхнаас уучлаач. За ер нь манай баялагтагчдыг дэмжин төсөл хөтөлбөр баялагтагч дэмжих холбооны хамт олон Өвөрхангай аймгийн 19 сумыг тойрч баялагтагчдайгаа уулзах энэ одоо сайхан аялалд явж байна. За аялал амжилттай, уулзалт зөвлөгөө амжилттай, халуун дулаан идэвхтэй манай баялагтагчд оролцож байна. Тэгээ өчтөрөө Бүрд суман дээр өглөө мандах нарыг харлаа.
За Монгол улсын төв зэг энерги сайхан төв зэг дээрээс энерги авлаа. Тэгээ бүр цомынхаа баялаг бүтээгчтэй уулзлаа. Өнөөдөр 9 зүйл сумын баялаг бүтээгчтэйгээ уулзчаад дараагийн сум руугаа хөдөлж байна да. Манай нэг төөрдөг хитэн гараад ирсэн. Бид нар болон сая номын өргөөр ууг нь явсан. Тэгсэн энэ хитмээ төөрчлөө. Байж. Яриа авнаа. Манай мөрөөдлийн театрын уран бүтээлчд маань бас баялаг бүтээгчтэйгээ хамт явж байгаа. За сайн байцгаана уу? Номын өргөөр явж яагаад төөрч вэ батаага? Төөрөөл ийшээ явлаа. Ер нь бөөндөө л хамтдаа байхгүй бол болохгүй мэн. Төөрж бодлоо. GPS асаагаад ажлууд мэдэхгүй л байгаа дөө. Утасны сүлжээ тасарч аян зам төөрж байдлах үед бидний замын сайн нөхөр удирдан чиглүүлэгч нь GPS болон машины станц 2 байсан юм а. Дуулан хөгжилдөн явж байгаа нь хол замд жолооч нараа сэргэг байлгах манай багийнхны нэг арга барил байлаа. Нарны эртэд эхэлдэг бидний ажил үдшийн бүрий болгож үргэлжилж байсан юм а. Бид нар яг одоо цаг хэдийгээр 22 цаг болж байгаа ч гэсэн Өрөнгө аймгийн Санд сум дээр бас хүлцээрээд за яг соёлын төвхөн үүдэн дээр за одоо бол манай Санд сумын хүүхдүүд маань ерөөхдөө мөрөөдлийн театрын манай хамтлагийн тоглолтыг хүлээгээд за энэ дотор болохоор бас за нэг иймэрхүү байдалтай хурлын үйл ажиллагаа зохион байгуулагч байгаа. За тэгээд яг даваа ерөнхийлөгч маань бас өөрийнхөө үгийг хэлж байна. Өнөөдрийн ажил ийхүү дуслаа. Нэг өдрийн хугацаанд Санд, Баянгол, Төвөрг гэсэн 3 сумаар орж ажиллаа амжууллаа. Урханга аймгийн 19 сумын баялаг бүтээгчдийг дэмжин тэдний дуу хоолойг сонсох, үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдж байгаа асуудлын шийдлийг хайх, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөө өнгөрсөн өдрүүдэд Урханга аймгийн зүүн зөвгийн нийтдээ 7 суманд амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдөр амьдрал ахуйгаа өөдөн татсан тодорхой хэмжээний орон нутагт бас тус дэм болж яваа, мөн ажлын байрыг бий болгож байгаа, улс тодорхой хэмжээний давтар төлж байгаа энэ улсынхаа маш чухал салбарыг одоо авч яваа. Энэ үндэсний баялаг бүтээгчтэй цаашид яаж бодлогоор дэмжих вэ? Цаашид холбоо маань үйл ажиллагаанд энэ одоо баялаг бүтээгчтэйгээ санал бодлогыг яаж тусгаж ажиллах вэ гэдэг чиглэлээр гол нь ингээд ажиллаад явж байна. Урханга аймгийн 30 улс сумаас өнөөдрийн ажил эхэлж байна. Хөдөөгийн ард иргэд хөдөлмөрч улсаа. Бидний аян замд ч ийм хүмүүс олон тарж байлаа. Байхгүй юм байхгүй гэдэг шиг ёстой хийхгүй ажил нэгэ гэж үгийг хөдөлмөрч нэгэнтэй бид 30 улс суманд таарсан юм. Эрдэнэ хотор гэх энэ нэрхэм машин засна, дугуй засвар ажилуулна, гагнуур хийн, гашааны төмөр хаалга хийн, болоок үйлдвэрлэнэ. Их нэртэйгээ хамжин үнэний ферм эрхлэнгээд сумандаа хийж болох бүхий л зүйлийг хийж байна. Ер нь тэгэл юм л оролдохгүй цаг хугацаа явахгүй шүү дээ. Ер нь тэгэл юм оролдож ижил бас өрх гэрийнхээ орлогыг нэмэгдүүлнэ, сум орныхоо хөгжил тус нэмрүүлнэ, сумын ард түмэнд үйлчлэгээ одоо чадах бүхнээрээ л хийж тусалж үйлчлэгээ нэмэгдэнэ. Тэгэл ажил юм оролдохгүй бол өглөөч нойр өгөхгүй шүү дээ. Өглөөнөөс өдөш хүртэл цаг наргүй ажиллаж, ажил хөдөлмөрийн амтыг залуу хождоо мэдрүүлж байгаа Эрдэнэ хотор шиг ийм хүмүүс яхаарахгүй Монголын баялаг бүтээгчид. Хөдөөгийн энэ мэт олон баялаг бүтээгч хөдөлмөрч иргэд бидний аян замд урам өгч бахархал төрүүлж байлаа. Монгол маршрут нэвтрүүлгийнх маань яг одоо 30 улс сумаас уулзалт баялаг бүтээгчтэйгээ уулзаад мөрөөдлийн театрын маань манай хамтлаг маань бас шилтгэн үзүүлбэрийн тоглолтоо толилуулад 30 улс сумаас богц сумаа хөдөх гэж байна. За тэгээд монголчуудын нэг юм гоё зүйл байдаг. Яг одоо энд бас манай баялаг бүтээгчтэй холбооных нэг маань мөрөөдлийн театрын уран бүтээлчдийг маань 30 улс сумын засаг захиргааны ажилчид за мөн малчтын төлөөлөл болсон хүмүүс маань бид бүхнийг бас алтан шар замд үлзийтэй байгээ гэж гаргаж өгч байна. Монголчууд нэг гоё уламжлалтай нэгнийгээ гоё ухтаж авдаг, гоё үдэж гаргаж өгдөг. За тэгээ бүгдээрээ бид нар яг үдэж байгаа энэ халуун торгоо агшин дээрээс нь үргэлжлээ яриаг авъя гэж удаж байна. За сайн байна уу? Монгол маршрут нэвтрүүлгээс ярьж байна. За тэгээд өнөөдөр бас бид бүхэн баялаг бүтээгчтэй холбооны хамт олон 30 улс сумаар ороод сайхан баялаг бүтээгчтэйгээ уулзлаа. Мөрөөдлийн театр маань шилдэг тоглолтоо үзүүллээ. 30 улс сумаар сонир сайхан юу байна? Таны би 30 улс сумын засаг дарга гэсэн тэндээс мэдээлэл аваад ирлээ л дээ. За баярлалаа. Энэ түрүүнд стафны хүрэлцэн хийсэнд баярлалаа. Тэгээд Монголын одоо баялаг бүтээгчдийг алдаршуулж, биднээс нь суралц суулж,
тийм ээ энд урам хайрлаж урам зориг өгч байгаа. Одоо бас энэ баялаг бүтээгчдийн дэмжих холбооныхаа хамт олон Масагийн хамт даваа захиралтай талархаж байгаагаа илэрхийлээ. 20 жил өмнөдөө уул орхой гэдэг энэ баялаг энэ хөдөөгийн хөдөлмөрчид энэ малчтын жижиг ч гэсэн үйлдвэрлэл явуулж байгаа эднэрийг бол дэмжиж байгаагүй. Одооноос ингэ дэмжиж байгаад нь бол их маш их ярилж байна. Ер нь малчин иргэн мөрөл үйлдвэрлэгч байдаг. Тийм учраас одоо энийг дэмжиж одоо та бүхэд энийг жижиг гэхээр энийг дэмжиж ирж байгаа та бүхэнд үнэхээр баярлаж байна. Өвөрхангай аймгийн хамгийн олон хүн амтай сумын нэг болох Богцсумаас Баруун Баян улаан сум руу бидний маршрут үргэлжиллээ. Богцсумаас хөдлөхөд үчийн бүрий болжээ. Бид сумаас гараад нилээн явж байгаад зүгээ алдаж замдаа төөрөв. За ингээд Монгол маршрут нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгээд баялаг бүтээгчдийн дэмжих холбооны бид хэд маань жоохон төөрчлөө. За тэгээд төөрөх байгаа төөрцнөө гайхуулаад ингээд ярьж байгаа юм бишээ. Тэгээд Монголын нутаг маань ийм сайхан уужмах юм байна. Тэгээ яг хуу төөрц хүмүүсийн сэтгэлийг би бас нэг юмыг яаж мэдгүй асуугаад үзье гэж бодсон юм шүү. Хүмүүс юм зөөр ойлгоорой. За бутаага. Яасан бэ төөрч шиг боллоо. Харин төөрч шиг боллоо. GPS-н дээр орон GPS дээр юм заадаг юм уу? Баруун баялаг заасан GPS-ийн юу бол яваад байна л да. Тэгээ бас хажуугаар нь бас олон машин бас сонгийн мод оруулаад сонгийн модоос дагна GPS-ийнхаа өгөөж орохгүй тэгээд жоохон тагтлагаар өгүүлээ ажиллаа. Тэр намуна юу хийгээд байгаа юм бэ тийм намуна? Алуу энэ намуна гэдэг би байхгүй болон GPS-ийг ажиллуулах хүн алга үнэндээ. За ингээд Монгол маршрут нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Бид бүхэн баялагын бүтээгчтэйгээ хамт уулзаж явж байгаа. Тэгээд ямар ч сан манай Мөрөөдлийн театрын жүжигч намуна маань GPS-ийг ажиллуулж явж байгаа юм байна. Зүг ажиллах болтугай. Монгол маршрут нэвтрүүлэг үргэлжилж байна. Ямар тач хэсэг зур замдаа төөрөн бодолсны эцэст зүгээ олж зорьсон газартаа ирлээ. Улсын хөгжил сумаас гэдэг. Торгон дээлээ өмсөөд дурдан бүсээ бүслээд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөөнд яаран ирж байгаа хөдөөгийн иргэдийг харахад хийж үйлдвэрлэж баялаг бүтээгчийн хүсэл эрмэлзэл тэдэнд байгаа нь анзаарэгдэж байлаа. Зөвлөгөөний үеэрч үйлдвэрлэл эрхлэх шин санааг хөдөөгийн иргэд гаргаж байсан юм а. Шүдний өвчтөй улсууд их байна гэдэг тэгсэн. Тэгээд тэрийгний тухай ярих гэдэг юм л да би хамгийн гол нь. Тэгэхээр бидний өөрсөнд нь материал байна. Шүдээ хамгаалах. Тэрийг бид бүгдөө өөрсдөө дээр үерсээ хэрэгжилж ирсэн болов уу гэж боддог. Тэгээ ерөнхийдөө мартагдсан болов уу гэж боддог. Тэгээ шавцгаа гэдэг нэг одоо цагаан нийтдээ үйлдвэрлэж байгаа ийм бүтээгдэхүүн байгаа. Та бас өөрөө их сайхан шүдтэй юм байна. Амаа ангагаар нэг харуулж байж. Let's go, everybody, let's go all around the world. In Italy, we'll see the Leaning Tower of Pisa and the Roman Colosseum. Let's visit. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөний хажуугаар уран бүтээлч бидний ажилд эд ундарч байлаа. Нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилсэн. Энэ бол ажиллаа хийж байгаа манай багийнхан. Баруун Баян улаан сумын Таацын цагаан нуурын эргээс нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилж байгаа нинэ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр Өвөрхангай аймгийн Баруун Баян улаан сумын уйгуул төрсөн нутагтаа ирснийг бидэнд нутаг ус хүүхэд нас ажил хөдөлмөрийн гарааныхаа талаар гэгээхэн дурсамжийг дэлгэсэн юм. Нутаг руу ороод ирэхээр ингээд салхи хаагаар тэгээ сэтгэл санаа их гоё болдог л доо. Ер нь намайг ингээд би сүүлийн бол ингээд Баруун Баян улаан сумын нутгийн зөвлөл нутгийн зөвлөлийн дарга болсноос хойш Баруун Баян сум руу бол жилдээ хэд удаа ирж байгаа л да. Ерөнхийдөө дандаа ажиллаар тий. Тэгээ ингээд эрэхтэй бол ерөөсөө нутаг ус маань сайхан эрэхэд нэг сайхан бороотоо таардгийг эсвэл өнөөдөр шиг ийм сайхан нартай ийм сайхан өдрүүд их гоё угтаж авдаг шүү дээ нутгийнхаа хүүг. Тий. Тэгээд би их сайхан бэлгшээд. Таныг бол бизнесмен хүн гэж байна. Нутаг орныхан ч. Манай нутгаас төрсэн бизнесмен хүн. За түрүүн та яриандаа ч гэсэн дурдлаа. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулаад энэ баялаг бүтээгчийг сурталчилж байна гэж. Та ер нь ажлынхаа гараа юунаас эхлэв? За би ерөөсөө яг одоо энэ баялаг бүтээгчдүүд одоо тулгарч байгаа бэрхшээл, амжилт те энэ бүх юмыг би одоо энэ 10 хэдэн жил туулж ирсэн. Тэгээ ер нь би 100 төгрөгийн телевизийн мэдээний сонин байдаг да ингээ хүүхдүүд хөгшдүүд ингээд одоо ингээл нарантуул захаар, хар хорин захаарч гэдэг юм уу ингээл бензин колонкуудаар ингээл зардаг байсан шүү дээ.
Тэ телевизийн хөтөлбөртэй 100 төгрөгийн мэдээний сонин одоо хүмүүс баг мэдэндээ дэрийг те хүүхдүүд ингээл зардаг байсан их олон хүүхэд хөгшдгийг бол нэг ажилдаа орлоготой болгож исэн тэр үед бол тэгээд тэр телевизийн мэдээнийхээ сонин зараад өөрсдөө бас тэндээсээ гаргаж ирсэн мөнгөөрөө өөрсдөө өөр бас бизнес хийдэг те тэгээд телевизийн мэдээний сонин зарж байгаад өнөөдөр томорцсон бизнесмэнүүд ч байна шүү дээ. Анх тэр телевизийн мэдээний сонин авч зараад өнөөдөр бас бизнес амжилтанд хүрсэн. Тэгээ өнөөдөр би ч гэсэн телевизийн мэдээний сонин гаргаад өнөөдөр бас телевиз байгуултлаа 10-аад жил зүтгэлээ шүү дээ. Тэгээ 10 жил зүтгэнэ гэдэг чинь би өөрөө бас татвар төлөгч. Одоо энэ олон зуун хүнийг ажлын байраар хангаж гэн, нийгмийн даатгал төлж гэн, байр түрээсэлж гэн, банкнаас зээл авж гэн тий. Яг энэ одоо үндэсний үйлдвэрлэгчдийн туулж байгаа энэ замыг бол би яг өөрөө одоо ингээл туулаад явж байгаа. Яг одоо энэ өнөөдрийн тулгамдж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээл энэ одоо юмнууд ч юм бол урд нь бол байсан шүү дээ. Монголчуудад нэг тийм үйлдвэрлэл үйлчилгээгээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, монгол хүнээ дэмжих гэдэг тийм одоо сайхан нөгөө их аян давлгааг л би илүү идэвхжүүлээд дэмжиж байгаа юм л да. Манай нэвтрүүлгийг үзэн суугаа ирэх хүмүүст үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Суугаа битгий солиорой. Нэвтрүүлэг маань өшөө цаашаа өргөлж олон сайхан адал явдалтай учран золох болно. Ямар удам юм бэ? Химээ яхарахгүй Монголын минь тал уудам цэлгэр байгалийн сайхан зохицуулсан ан амьтад элбэгтэй онгон дагшин нутаг. Бид аян замдаа байгалийн олон сайхан дурсгалт газар үзэж сонирхохын зэрэгцээ аргал угалцтай таарсан нь аз хэмрийн бэлэгшээл байлаа. Ажил дуусах тийшээ хандах сүүлийн хэдэн өдрүүдэд хол зам туулж яваа уран бүтээлчид төслийн багийнхан маань баг зэрэг ядарч аян шиж байлаа. Гэхдээ хол замд хоол сайд алцахгүй гихчээр ноён пиццаны чадварлаг тоогочод өдөр бүр биднийг халуун хоолоор дайлж байсан юм а. За бид өчигдөр шиг хайхан болон суманд ирж харсан. Одоо манайх өглөөнийхөө цайг ууж байна. За бид бол галтгооныхоо багтай буюу тоогооч нартайгаа явж байгаа. Хол замд биднийг өдөр болгон халуун хоолоор дайлж байгаа тоогооч нартайгаа та бүхнийг уулзуулъя. За яг энд одоо бэлтгэл ажил хангагдаж байгаа. За сайн байцгаана уу? Өглөөний цайгаа бол бэлтцсэн үү? Бэлдээд одоо хүмүүс ингэ цайнд ороод байж байна. Манай тоогооч нар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа лээ? 3 хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Аян замд ядарч гин үү? Хажуугаар нь хоол игээд. Гайгүй дээ. Аяллахын багийн одоо нөгөө урмын үгээр одоо тэтгэгдээд их сайхан явж байна өө. Ядарсан юм байхгүй. Өдөр ямар хоолтой вэ? Өдөр цөөнтэй. Та бүхний чинь хоолны меню бол их олон байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Өдөр болгон л өөр хоол хий. Шинэ хол өчгөл үзээд шүү дээ. Өглөө бол та бүхэн их л эрт тосоодох шиг байна. Хэд цагт ерөнд орой 7 гэхээр 6:30 тэгэл 5-аас 6:30 хооронд өсч өглөөнийхөө цаг бэлтэж байгаа 8 цаг цай бэлэн байх хэвээр. Бид нар чи одоо зарим сумдаар шөнийн 12-1 цагт л яваад байгаа. Тэгэхэд л та бүхэн хоол хийцэн байх юм аа. Ямар ч байсан л одоо хийх л ёстой юм чинь цаг хугацаанд хийх ёстой үүргээл ямар ч байсан биелүүлээд явж байна да. Хоолоо идэж ирч хүч авсан балигтэгчдийг дэмжих холбооныхон төслийн багийнхан уран бүтээлчид маань ажилдаа ханцуу шамлан орлоо. Зөвлөгөөнч эхэлж сумаа үйлдвэрлэж хийж бүтээж хөгжүүлэх санал санаачилгаа малчит хөдөлмөрчид амралтуулан ярьцгааж хилэлцгээж байна. Хурлын дотор уур амьсгал нэг иймэрхүү. Харин энэ бол сумдын баялаг бүтээгчид зөвлөгөөнд орсны дараах байдал. Сумын соёлын төвийн гадаа энэ хитэн эзэнгүй мотоцикл, за мөн энэ бяцхан жаалууд л үлджээ. Бусд нь мэдээж баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөөнд орсон. За да ер нь л баялаг бүтээгчдийн зөвлөгөөн болох тоолонд л сум хоосорч чаддаг гэхүү дээ. За үзэгчдээ бид бүхэн явсаар хайхан дулаан суманд ирлээ Өвөр хангай аймгийн. Тэгээ ер нь бид нар ингэж байгаа нэг баялаг бүтээгчид маань хоорондоо сайхан нэг уулзах зөвлөгөөний хийх хооронд ерөөсөө соёлын төвийн гадуур хэдэн хүүхдүүдтэй л үлддэг юм би. Тэгээд бус томчол нь яадаг хөхөр нэг дотгошоо баялаг бүтээгчдийн хуралдаа орчдөг. Гадаа тэгээд нэг 12 жилийн нэг хүүхдүүдтэй л үлддэг юм. Тэгээ би бас гадаа харж байгаад нэг 2 бүлээ залуутай таарлаа.
Энэ хоёр бүлээ залуутай хийх ярилцлагыг тав хүн яг одоо хүлээн авч үзнэ үү? Жохон доошлыг, камер доошлыг. За энэ хоёр залуу байгаамаа. За сайн уу? Сайн уу? Сайн. Чи сайн уу? Сайн. Энэ хоёр залуу болохоор ямар онцлогтой юм хүдэрч хэрэг бүлээ залуучууд вэ гэхээр саяхан болсон бас Өвөрхангай аймгийн бүх сумдуудын хооронд хүүхдийн үндэсний өхрийн барилдаан болсон юм байна. Энэ барилдаанд болохоор амжилттай сайн барилдсан юм хоёр залуу байгаа юм байна. За чи хэд давсан? 4. 4 даваа даа. Чи давсан. 2. Хидэ. 4-г нөө дахиагаад байгаа. Энэ чи болохоор хэдэн настай вэ миний дүүч? 4. А 4 настай 4 давсан. А чи хэдэн настай? 2 настай мүү? Тэгээд 4 давсан юм уу? За ийм хоёр мундаг залуутай таачаад байж байна. За ирээдүйд мундаг том бүх болоорой заа юу? За. За амжилт хүсье. За. Амжилт хүсье. За ийм хоёр залуутай уулзлаа. Сумын иргэд бүтээн байгуулалт үйлдвэрлэл хөгжлийг яахаарахгүй хүсэж байна. Өөрсдөө ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Гэхдээ тэднийг зөв чиглүүлэх бодлого дэмжлэг өгөөлөгдөж байна. Иймэрхүү ажил ярьж оюунаа чилээсэн сумын баялаг бүтээгчид одоо сэтгэлээ баясгах цаг болжээ. Мөрөөдлийн театрын шилдэг үзүүлбэрийн тоглолтыг үзэхээр 8 настай балчраас эхлээд 80 настай буурал бүртэл энд цугларч сумын соёлын төвийн зааланд гიშгэх газар үлдсэнгүй. Нэг гартаа хүүгээ хөтлөөд нөгөө гартаа охиноо тэрээд дэгэнцэн догонд нь тоглолтоо үзэж байгаа иргэдийг харахад хөдөөгийнхэн урлаг соёлоор аргагүй цангасныг харуулах үзье. Илгээ хөштөл инээж ирүүнийхээ булчинг овоо сайн ажилуулад амжсан сумын төвийнхэн нэг хэсэгтэй л ярьж хошигнох сэдвтэй болоод үлдсэндээ. Эх орондоо нутагтаа баялагийг бүтээж хүсээр амьдарцгаая. Үзэгчид их сайхан хүлээж авч байна тийм ээ. Өвөрхангайгаар өмнө нь ингэж тоглож ив. Тэгээ ер нь бол бид нар бол хөдөө орон нутгуудаар бол байнга тоглолдог. Гэхдээ юу тоглодог вэ гэхээр ер нь бол дандаа аймгийн төвүүдээр явдаг. Тэгээ сая бол одоо бүх сумдуудаар явлаа шүү дээ, тий. Тэгээ ер нь сумдууд дээр бол ер нь бол урлаг соёлыг ер нь бол их очиод байдгүй, тий. Тийм учраас манай мөрөөдлийн театрыг бас маш сайн хүлээж авч байна. Заал одоо үзэх соёлын төв болгон одоо бүгд дүүрэн байлаа шүү дээ, тий. Эрхэм ахын үед их онцлогтой. Орой болохоор ерөөсө хоол иддэг юм гэлээ. Одоо хотод бас гарахаас өмнө бид нараас нөгөө бэлтгэл хийж байгаа тий. Одоо удахгүй бас мөрөөдлийн театрын маань дэлгэцийн уран бүтээл эхэлнэ. Тэгээ тэр уран бүтээл дээрээ зориулаад жин хасж байгаа. Намайг бол их урамтай сайхан идэх юм аа гэдэг идэх. Доогш нар бол нэг юм тий нэмж өдрийн яхахаар манай шага ёстой урамтай шүү гэдэг. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгч тэн зарлаг 1979 оны 12 дугаар сарын 1 номер 370 Улаанбаатар хот нэгдэлчдийн аж байдал соёлын хэмжээг дээшлүүлэх хэрэгт олсон амжилтыг тэмдэглэн нэгдэлчих хөдөлгөөн ялсны 20 жилийн ог тохиолдуулан алтан гац одонгоор шагнасугаа. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Цэдэнбаатар ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готов хэмээжээ. Өмнөх сумуудын үнэлээд л зүүн баяуулаанчууд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөөнд идэвхтэй оролцож байна. Сумандаа ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ? Юу хийж үйлдвэрлэвэл бусдаас ялгарх вэ гэх мэтээр зүүн баяуулаанчууд нэг өдрийг үйлдвэрлэл хөгжил ярьж өнгөрөөлөө. Зөвлөгөөнд идэвхтэй оролцогчдын нэг хэсэг бол яхаарахгүй малчид. Угаас Монголын баялаг Монгол малчин юм хойно тэдний асуудалч баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөөний үеэр олонтоо яригдж байлаа. Бид Өвөрхангай аймгийн зүүн Баян уулан сумаас гараад Хужир цум руу явж байна. За энд нэг хүнчтэй тачигтал сарлагаа мотоциклаар туугаад ирж явна да. Энэгээр бол сарлаг нилээ их байна. Зүүн Баян уулан сум бол сарлагын орон. Түрүүн сумын удирдлагуудтай уулзахад манай сум нилээ олон сарлагтай, сарлагаараа ч алдартай, сарлагын сүү маш сайхан сүү байдгаа гэж ярьжсэн. За нутгийн үнэтэй уулзъя. Сайн байна уу та? Сайхан намарчж байна уу? За та чи яагаад сарлагаас мотоциклаар сайхан туугаад байна? Байнга сарлах яваад явдсан шүү дээ. Мороор туухгүй юу? Туунаа. Мөр дээлжлээл бицгээд мөр тамаагүй. За намарчаа сайхан уу? Сайхан байна. Өвлдөө бэлдсэн үү? Өвлөлийн бэлтгэл хангацсан байна. Энд ч одоо хичнээн сарлаг байна. Дандаа танаа сарлагууд уу? Айл өдийг байгаа. 3 гот сарлаг. За танаа сарлаг хэд байна? Манайх нэг 50 сарлагтай. 3 гот 4 айлын. Танаа нутгаар өөр сонь сайхан юу байна? 50 байна уу? Тэнгэр муудах галмаргаж нэг өдөр яг өнөөдөр ойр зүр ажил.
Одоо эндээс хужирч сум хэр зайтай? Эндээс 40 гаруй. Бидний Өвөр Хангай аймгийн 19 суманд ажилласан ихэнх өдрүүд Тэнгэр хангай ээлтэй нартай сайхан өдрүүд байлаа. Тэр хэрээр аяны зам саад дотор баг ажиллаж эрчтэй урагштай байсан юм а. Өвөр Хангай аймгийн говийн сумуудаас эхэлсэн бидний ажил дундаа орж Хангай сумууд руу чиглэгдэж цас нэвсийн өвлийн ихэнх сар ирж байгааг бидэнд сануулж цастай үеүүдэд ажил үргэлжиллээ. Замдаа цасанд суун түр саадах тохиолдол цөөнгүй. Аяны зам саадтай бэрхтэй байсан ч бид зорьсон газраа товлсон цагтаа ирлээ. Бидний ажлын төгсгөл Өвөр Хангай аймгийн Арвай хэр сум, баялагтайчдыг дэмжих холбоо бүрд сумаас эхлүүлсэн ажлаа Арвай хэр суманд дуусгаснаар Өвөр Хангай аймгийн 19 суманд хийсэн энэ удаагийн ажлаа дүгнэж байна. Тэгээ ер нь ингээд ажиллаад ингээд явж хахад манай орон нутаг сум орон нутгийн хэрэглэгчд маань бас нэг мэдээлэл бас ингээд бас төдийлөн хангалттай очтгүй мó гэсэн ерөнхийдөө зөвхөн хувь хүний бод тийм сэтгэл төрж илаа тий. Тэгэхээр орон нутгийн хэрэглэгчд маань ямар их мэдээллийг хүсэж байгааг би бол тэндээс мэдэрч илаа. За зөвхөн баялаг бүтээгчтэй холбоотой үгүй тий. Манай бусад одоо энэ яг аж үйлдвэрийн чиглэлээр үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагууд бас ингэж үйл ажиллагаагаа сурчилж тий. Эдрийг бас мэдээлэлээр хангаж бүгдээрээ бас үндэсний үйлдвэрүүд аж үйлдвэр бас дэмжих одоо нэг хэрэгсэл маань бас мэдээс шүү дээ тий. Тэгэхээр мэдээллээр хангах тал дээр бүгд л илүү чармааж ажиллах нь хэрэгтэй болов уу гэж бодож илаа. За яг нь хар хорон богд сумдуудын хувьд бол өөрөө энэ сумдын орон нутгийн захиргааны зүгээс илүү анхаарч ажиллаж байгаа нь харагдчихсэн л та. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн маршрут цаашаа яаж үргэлжлэх вэ? Урангаагаас гадна. За одоо бид нэр яг ингээ Өвөр Хангайгаа дуусгачаад Сэлэн аймаг руу явах гэж байна. Дорноговь аймаг, Дорнод аймаг гээд 21 аймаг маань үргэлжилсээр л байна. Цаашдын үйл ажиллагаандаа бол бид нэр хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг мэдээлэлжүүлэх, сургалт явуулах энэ талаас бизнес эрхлэхэд одоо анхаарах талаас нь сургалт явуулах юм зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдгийг бол олж харлаа. Энэ ажлыг бол бас үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй юм аа гэж бид нэр үзэж байна. Жижигэн үйлдвэрлэгчдийнхаа бизнесийн таатай орчныг бий болгох, өрсөлдөх чадрыг сайжруулах, тэр хүсэж байгаа тэр худалдааны төвүүдийг бий болгох, тэнд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг тавих, дээрээс нь одоо аймгийн брэнд гэж байдаг бол одоо сум болгон өөрсдөө брэндтэй болох тийм одоо хүсэл зорилготой. Тэгээ орон нутгийн удирдлагууд хүртэл баялаг бүтээгчтэй бас их дэмжиж ажиллах тэр чин ирмэлзэлтэй. Тэгээд яг өгж байгаа мөнгөнд нь бас хөрөлцдөггүй тийм талууд бас байна л да. Тэгээ манай баялаг бүтээгчд одоо ийм олон төсөл ирсэн, энэ олон хүмүүс очирдод байж байна. Одоо дараагийнхаа төсөл хөтөлбөрт хамрагдах гэхээр бас ингээд бизнесийн санаануудаа олдсон. Тухайн суманд нь тэр бизнес нь байхгүй одоо ингээд хийх гэдэг энийг дэмжих гэхээр энэ мөнгө нь хөрөлцөхгүй байж гэдэг юм уу. Тэгээд эргэн төлөлт нь бас зарим суман дээр жоохон удаан орж ирдэг. Эргэн төлөлт орж ирэхэд дараагийн хүнд нь өгдөг. Тэгэхээр энэ анхаарах бас юмнууд бас зөндөө таарчлаа. Тэгээ ер нь бол энэ асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө баялаг бүтээгч дэмжих холбоо төр засгтайгаа гүүр болж бас нэг тодорхой шийдвэрүүд гаргахад нөлөөлж ингээд бас баялаг бүтээгч ард иргэдтэйгээ хамтарч төр засгтайгаа хамтарч энэ үйлдвэржилтийг богино хугацаанд хурдан хөгжүүлэх тал дээр л манай бодлогын ажлууд голчлон явж байгаа да. Өвөр Хангай аймаг нэг үе бодоход хөгжиж байна. Гэхдээ хөгжлийн хурдаа үйлдвэрлэл бүтээн байгуулалтаар түргэсгэх цаг иржээ. Өврийн сайхан Хангай нутгийн 19 суманд ажилласан энэ өдрүүд үйлдвэрлэл хөгжил ярьж хилэлцсэн ажил хэрэгч өдрүүд байлаа. Үүний зэрэгцээ хөдөөгийн иргэдийн оюуны жилээ гаргаж инээд хөр бэлгэлсэн хөөртэй өдрүүд байлаа. Дараа дахиад ирэхэд энэ хിവэрээ илгэсэх татнаар угтаж үйлдвэрлэлийн хөгжилд манлайлах ёроолыг Өвөр Хангайчууд та бүхэндээ өрөөё. Хөвч ногоон уулын хангай, хөшөх номин талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь Өвөр Хангай гэж энэ шүлэг Өвөр Хангай аймгийн яг 10 км хотоос гардаг. Энэ сарын хаалганы ажил байдгийн чулуун хөшөөн дээр бичээстэй байдаг юм байна. Энэ шүлгийг хэн зохиосон байг бол би мэдэхгүй. Өвөр Хангай аймгийн 19 сумаар ажиллаж аялсан Монгол маршрут нэвтрүүлэг энд хүрээд 10 хэр хотоос өндөрлөж байна. Тэгэхээр нэвтрүүлэгт хамгийн их үүрэг гүйцэтгсэн хөтлөгч даваа зулдаа баярлалаа. Баярлж байгаа чинь баярлаа. Сүүлийн үгүй. За тэгэлгүй ах уу эрхэм мөндөд үзэгчтэй. Монгол маршрут нэвтрүүлэг энд хүрээ жаргах гэж байна. Бид бүхэн Өвөр Хангай аймгийн 19 сумаар сайхан аяллаа, явдалтай аяллаа. Анх биднийг нэвтрүүлэг эхлүүлж байхад нартай байсан. Айгүй гоё нартай байсан ингээл гоё навч хийсэл гоё. Намрын өдөр байсан. Одоо нэвтрүүлэг жаргах гэж байхад өвөл болж байна. Цас одоо сайхан орж байна. Яг 10 хэрийн бид бүхэн аян замдаа сайн ороо гэдэг цагаан хаалган дээр
Нутаг нутгийн гоё цагаан хаалганууд байдаг шүү дээ. Гоё хаалганууд аян зандаа сайвараа гэ найз нөхд нь гаргаж өгдөг. Энэ хаалган дээр бид бүхэн нэвтрүүлгээ бид хоёр жаргах гэж байна. Тэгээ нэвтрүүлэг амжилттай сайхан боллоо гэж бодож байна. Бид бүхэн олон адал явдалтай учирсан. Бид бүхний нэвтрүүлэг таалагдсан байх гэж найдаж байна. Таалагдах хаа. Таалагдах хаа. Тэгээд Монгол маршрут нэвтрүүлэг ийхүү өндөрлөлөө. Баяртай үзэгчтэй.